За өдөр нэзний дэмэнд. За өнгөрсөн 7 хоногийн та хийсний өдөр дүүрэн байв. Амен. Нэрү. Өдрөө тийм бол хажуудаа сууж байгаа найзтаа хэлэхгүй. Тэгээд өнөөдөр энэ газар ирсэнтэй үнэхээр сайн болж вэ хэлэхгүй. За энэ газар ирсэн үнэхээр сайн гэж та бодож байна уу? Үнэхээр? Үнэхээр сайн. За өнөөдөр хамтдаа саяны уншсан библийг шүү дээ. Дахиад нэг дугаар хамт чангаар уншиж байгаа. Цаах уу? Унши. Амхнаар хэлчихээ. Өнөөдөр хамтдаа уншия. Үйлс номны 4-р бүлгийн 13-14 дэх шүү дээ. Хэлнэ үү? Амен. За хамт уншия гурваа. За окей. Яг өдөр яг нэг хүн шиг өдөр уншин те нэг цуглааныхан чинь нэг хүн шиг унших гэж хэрэгтэй шүү дээ. Би бинийгээ сонсоод тэгээд төрүүлж уншсан сайн жоохон хоцорч уншаад байгаа муу гэсэн үг шүү дээ. Тийм учраас өдөр хамт яг бинийгээ сонсоод нэг дугаар уншиж гурваа. Тэдний Есүстэй хамт байсныг мэдв. Итгэсэн өрөөгөө тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариулан тэднийг дүүрж байсан. Амен. Амен. За бид нар үргэлжлүүлэн 4-р бүлэг дээр явсаар байна. Яг гэхээр зэрэг эзний үлдэж байгаа, эзний өөрсдийн дагалдагч нараар хийж байгаа эдгээр гайхамшгууд нь үргэлжилсээр байна. Амен. Тэр өнгөрсөн 7 хоног бид нар юунд тооцсон гэхээр зэрэг Есүс Христ бол булангийн тулгуур чулуу байсан маа. Санаж байна уу? Тэр бидний бас тэр тулгуур чулуу байгаасаа хүсдэг юм. Израильчууд Есүсийг бодохдоо тэр Израильчуудын хүлээж байсан Месиа гэж яриад байна. Олон жилийн өмнөөс хүлээж байсан Месиа. Тэр Израильчуудын хүлээж байсан Месиа бол тэдний дүр төрхөнд бол маш тийм хүчрхэг яг анхныхаа Саул шиг модоо тийм хүнийг хүсэн хүлээж исэн болов гэж боддог. Яг л тэгэхээр анхныхаа Саул бол одоо Израильчуудаас биеэр өндөр, маш царайлаг, дээр нь бас хүчтэй тийм залуу байсан байна. Саул гэдэг нэрийн утга нь бас тийм хүч чадалтай гэсэн үг. Тэгэхээр Саул хаан бол ер нь юу вэ? Хаан болоход бол ер нь гадна талаараа харахад бол хамгийн сайн хаан болох. Тийм хаан байсан байна. Тийм үү? Тэгэхээр магадгүй Израильчуудын бодож байсан Месиа бол яг тийм дүр төрхөөр байсан болов гэж. Саул хаан шиг өндөр, царайлаг, хүч бэртэй, тийм ээ? Тэр маш гоё хар юм өсөж цав цагаан морь унсан. Магадгүй тийм Месиа Израильчууд хүлээж исэн байхаа гэж. Харин яг тэр цаг мөчийг тийм ээ Есүс ирэхээс өмнөх одоо 700 жилийн өмнө Исаия гэдэг хүн, Исаия гэдэг иш үзүүлэгч юу гэж зөвлөсөн бэ гэхээр зэрэг түүнд тийм ээ ерөөсөө тийм онцгой дүр төрх бол байхгүй шүү гэж хэлсэн байна. Тэр Израильчуудын хүлээж байсан тэр дүр төрхөөс өөр дүр төрх байсан. Тэр дүр төрх нь ямар дүр төрх байсан гэхээр төрхтөө тэр дүр төрх хаан төрсөн байх санаж байна уу? Малын хашаа тийм мал үүсгдэг тэр өвсөн тэр малын твшин дээр маш даруйхнаар төрсөн байна. Тэр Израилийн хаан хэмээн тийм ээ одоо Иерусалимд орж ирэхдээ тэр яаж орж ирсэн бэ санаж байна уу? Илжиг унаа. Маш даруйхнаар орж ирсэн. Тийм учраас бидний өмнөх 7 хоногийн уншсан библиэд юу хэлсэн бэ? Барилгачд болох та нар түүнийг гаргаад хийчихсэн боловч тэр бол жинхэнэ булангийн тулгуур байсан маа гэж Петр Израильчууд надад хэлсэн. Яг л тэр Израильчууд тийм дүр төрхөөр өсөө ирнэ гэж бодоагүй. Төсөөлөж. Харин тэд нар Библийг сайн уншдаг байсан бол мэдээ сайн уншдаг, сайн ойлгодог байсан бол Исаия номдэр хэлсэн тэр дүр төрхийг тэд нар харах байсан.
Тэр дөрөвдөрхийг харсан хүмүүс бол хэн байсан бэ гэхээр зэрэг түүний дагалдагч нар байсан. Тэд нар яг Библийн дагуу одоо яг эзний амласан Месиа гэж одоо энэ хүн юм а гэдгийг тэд нар мэдсэн байна. Есүсийг таньсан гэсэн. Тэм учраас Петртэй одоо анх уулзалтаа Петрийн дүү Андрей гэж энэ хүн Петр дээр очиж юу ч хэлсэн таах мэдгүй. Би Месиаг оллоо гэсэн. Яг тэр зэрэг Есүс Петрийн дүү Андрей Иохан хоёртой төрүүлж уулзсан байхгүй. Тэгээ уулзсны дараа Андрей юу гэж мэдсэн бэ гэхээр зэрэг бидний хүлээж байсан Месиа ирчихжээ гэж мэдсэн. Тэгээд тэрөөс хамгийн түрүүнд гүйжчихэд ахтайгаа уулзаад ахтай хамгийн түрүүнд хэлсэн хүн юу байсан бэ гэхээр зэрэг ахаа би Месиаг оллоо гэж. Тэр яг энэ дагалдагч нар Месиагийн жинхэнэ дүр төрхийг харсан гэсэн. Мэдсэн гэсэн. Өнөөдөр бид юуны тухай үзэхлээр зэрэг Есүсийг илэрхийлсэн дагалдагч нар гэсэн зүйлээр эзний үгс болцсон. Тэгэхээр энэ дагалдагч нар Есүсийг Месиа гэдгийг таньсан эдгээр дагалдагч нарын амьдрал яасан бэ гэхээр зэрэг Есүсийг олон түмний өмнө тэд яасан байна. Илэрхийлж амьдарсан гэсэн. Өнөөдөр уншсан библиэд юу хэлсэн бэ? Эрдэм номгүй боловсролгүй Петр Иохан хоёр. Тэд яасан бэ? Тэд гайхамшиг үйлдэжсэн. Тэд гайхамшиг үйлдэл зогсохгүй тэд яасан бэ гэхээр эзний үгийг тунхаглажсэн ба. Тэд эзний үгийг тунхаглахдаа юу тунхаглажсэн бэ гэхээр хуучин гэрээний иш үзүүдгийг барьж авчраад ингэж хийсэн шиг эзэн бидний амьдралд ингэж үйлдэж байна гэж тунхагласан ба. Тэгээд тэднийг сонссон, тэдний хийж байгааг харсан Израильчууд, зөвлөлийн удирдагч нар, хуулийн багш нар, садукеичуд, фарисеичуд энэ их мэдлэлтэй хүмүүс хараад тэд гайхсан. Аман ангасан. Юу болж байна гэж. Яг ийм зүйл болов уу? Яг ийм зүйл бидний амьдрч байгаа энэ үед тохиолдоод байна вэ гэж. Учир шалтгаан юунд байсан бэ? Нэг хэдэн боловсролгүй, хэдэн эрдэнэ номгүй хэсэг нөхдүүд тэнд өөрсдийнх нь хийдгээс илүү хийдэг зүйлийг хийгээд өөрсдийнх нь ярьдгаас илүү гайхамшигтай зүйлийг тэд нар яриад байна гэсэн. Гэтэл тэднийг одоо дүрсэж байгаа, тэднийг харж байгаа хүмүүс ямар үедээр харж байна вэ? Энд дээр хэлсэн ба эрдэнэ номгүй боловсролгүй хүмүүс гэж. Тэгэд үгсэн ба. Тэгсэн чинь тэр эрдэнэ номгүй боловсролгүй хүмүүс юу илэрхийлж, юу харуулж амьдарч байсан бэ гэхээр зэрэг өөрсдийнхөө итгэж байгаа итгэлийг өөрсдийнхөө амьдарч байсан тэр газар нутаг дээр тэнд байгаа хүмүүст тунхаглаж байсан. Тийм учраас 13 дугаар ишлэл дээр юу хэлсэн бэ гэхээр зэрэг хүмүүс үгсэн байна. Энэ хүмүүс чинь Есүстэй хамт байсан хүмүүс байна гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг гэхээр зэрэг нөгөө анхны Антиох цуглааны итгэгч нарын хэлсэн, итгэгч нар тандаа хэлсэн төр үг санаанд орж байгаа. Энэ хүмүүс чинь Христийн юм байна гэж. Эдгээр дагалдагч нар анх удаа яасан бэ? Есүсийг энэ хүмүүс бол Есүсийн юм байна. Энэ хүмүүс бол Христийн юм байна гэдэг үгийг сонссон. Ямар хүмүүс? Месиа гэдгийг таньсан хүмүүс. Эрдэнэ номгүй хүмүүс, боловсролгүй хүмүүс, нийгмийн одоо өөр төвшин хүмүүс тэд нар Месиаг таньсан байна. Өнөөдөр хамтдаа үнэхээр бидний амьдралаар дамжуулан Есүс Христ тийм ээ олон түн бидний эргэн тойрон байгаа хүмүүст илэрхийлэгдэж байна уу гэдгээ бүгд өнөөдөр нэг удаа эргэж авч үзье. Бидний амьдрал бол босод хүмүүсийн үргэлж нээлттэй байдаг. Яагаад гэдэг вэ? Яагаад бол Библиэр Есүс өөрөө хэлсэн байхгүй. Та нар бол дэлхийн гэрэл. Та нар бол газрын давс гэж хэлсэн. Энэ гэрэл гэдэг зүйл дээрээс нуугдах боломжгүй зүйл. Тэгээд түүгээр зогсохгүй Есүс хэлсэн бэлээ. Та нар бол уулан дээр баригдсан хот юм аа гэж хэлсэн. Нуудаж үл чадна гэсэн. Есүс аль хэдийн бидний амьдралд юу болсон бэ? Уулан дээр хот мэт болсон. Тэр бидний амьдралд юу болсон бэ гэхээр дэлхийн гэрэл болсон. Тэгэхээр
Бидний амьдрал бол ерөөсөө хүн бүрийн өмнө үргэлж нээлттэй байдаг гэсэн. Сонирхолтой. Магадгүй та хийж болох юм. Би хөдөө амьдардаг. Би мичрaan амьдардаг. Намайг нэг олон хүн танихгүй. Би тэгээс нэг монголчуудын дунд тэгж нэг ороод байдаг биш. Тэм учраас магадгүй хүн нэг намайг танихгүй гэж. Тийм шүү. Энэ дэлхийн хүмүүс биднийг үргэлж яадаг гэсэн бэ? Харж байдаг. Бидний ярьж байгаа яриа, бидний хийж байгаа үйлдэл, хэрхэн үйлдэж байгаа тэдгээр тийм үү үйлдэлүүдийг хүртэл тэр хүмүүс ажиглан харж байна. Петр, Иохан хоёрыг хүмүүс харж ирсэн байна. Тэд хүмүүс харж ирсэн. Тэд очиод зүгээр нэг олон жилийн турш хизээч алхаж үзээгүй хадамдар хөлтэй тэр нүхэн дээр очиод үзсэн байна. Хей, чи бос. Надад алт мөнгөний алимч байхгүй. Харин би чамд байгаагүйг чи Есүс Христийн нэрээр босох түнэд тэдний босгосон. Тэгээд тэр хідэн жилч тэр газар байсан бүмэн тэр яач байсан хизээч босож үзээгүй хизээч явж үзээгүй хизээч зогцож үзээгүй тэр хүн одоо яасан бэ? Есүсийн нэрээр идэгрээд босоод зогсчоод тийм үү? Хараагаар тэр сүм рүү явж ирсэн. Тийм байсан хүн болгон гайхсан. Юу болох вэ гэж. Харин Петр босч ирээд хариуд нь тэдгээр хүмүүсийн хариуд өгүүлсэн байна. Та нарын үхлээс та нарын алсан Есүс Христийг Бурхан үхсдээс амьдуулсан. Тэр хүний нэрээр тэр амьдсан Есүс Христийн нэрээр өнөөдөр энэ хүн та нарын өмнө цоо ирүүл болоод зогсож байгаа гэсэн. Ингээд тэдрээс байна. Баяр түмдэг тэнд зурсан бүх хүмүүст тунхагласан байна. Тэм учраас хүмүүс яасан байна? Гайхсан байна. Гайхсан. Энэ хүмүүс чинь эрдэнэ номын боловсролгүй хүмүүс биш гэж байна. Одоо энэ дэлхийд ер нь хүмүүс бидний хүмүүс ер нь бие бинийг харахтаа ихэвчлэн гадаад төрх байдлаар хардаг тийм үү? Хамгийн түрүүнд бид нар хүнтэй уулзалтаа гадаад төрхийг хардаг. Сайхан манай найзын дүү Монголоос ирсэн. Би Магдалины байрсан шүү дээ яриуч. Бид нар маш их алтан ингээд зүгчгсэн тийм энэ ч одоо алтан бүжтэй. Энэ доо хүмүүс гайхна шүү дээ тийм үү? Яагаад ийм олон зүйлсэн юм? Асуусан болов уу гэсэн. Харин дүүний үж хариулсан гэж ахаа иймтэй байхгүй бол Монголд одоо тийм хүнтэй танилцаж одоо нэгэн тэр хүрээнд орох хэцүү байна гэсэн. Нэгсэндээ хамгийн түрүүнд хүнтэй уулзтаа юу байгаа надад юу байгаа гэдгийг харуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр энэ одоо зөвхөн ийм биш, ийм байгаагүй. Дээр үтсэн тийм байсан ба. Санаж байна уу? Одоо нэг тийм өнгөө байдаг шүү дээ. Нэг суугтай араас ямар хотго нухаар санаж байна нэг тийм нэг хүний нэг монолог байдаг шүү дээ. Ингээд өрүүлээ байх тэгэхээр нөгөө яадаг бүгжинч тулаад яагаад гэдэг нэг тийм нэг өөрийнхөө нөгөө юмтай гэдэг харуултаж нэг хүний ярьж байгаа нэг хөөрхөн тийм нэг зохиол байдаг шүү дээ. Яг үнтэй адилхан. Хүмүүс бидний гаднаас нь яадаг вэ? Шүлдэг. Ийм төрлийн юм шиг байна гэж. Харин энэ дээр яасан бэ гэхээр дээхэн үед бол юу хардаг гэсэн бохно. Тэр хүн ямар боловсралтай гэдгийг хардаг гэсэн. Мэдээж бидний үеийн тийм байсан тийм ээ. Одоо ч тийм ба. Хэдэн сургууль төгссөн. Хэдэн хэл мэдгүй. Одоо нэг албан байгууллагын одоо цэвэрлэгчээр хүртэл ороход тэг сургууль төгссөн үү? Хэлтэй юу? Гэдгийг асуудаг гинэ. Тэгэхгүй ямар тэр шалгуу хахад ямар шигтэй би сайн мэдэхгүй би сайн ойлгохгүй. Тэгээд би бас нэг 2005 онд Монгол явхад тэнд нэг жижиг хурал цоосон байхгүй. Тэгсэн чинь тэнд юу байсан гэхээр зэрэг нэг ихч байсан байна. Шүдэ янз толгосон гэсэн. Үүдэн шүдүүд бараг байхгүй тийм ихч байсан. Тэгээд юу ч хэлсэн гэхээр би шүдэ янз толмоор надад туслаач гэсэн. Тэгээд туслан авах байгаа тэр хүн юу ч илэрхийлсэн мэт зэрэг би ажилд орсон чинь намайг ийм шүдгүү болохоор ажил авахгүй байна гэсэн. Тэгээд тэр хүн юунд ажилладаг байсан мэт зэрэг Улаанбаатарын хотын нөгөө нэг юунд ажилладаг вэ? Хот тогтчлох
нэгсэндээ хот цэвэрлдэг хүмүүс гэсэн үг шүү дээ. Зам цэвэрлдэг тэг янз бүрийн хот орчуулалт ажил. Тэгсэн чинь тэрэнд ажиллаж байгаа тэгээд тэрэнд орсон чинь ч гэлөө оруулахгүй гэсэн. Яг л наа чинь жоохон гоо сахны талаар жоохон хүлээж авах хэцүү байна гэж. Тэгээд гайхаж тийм газар ороход ягараа гоо сахны ус хэрэгтэй юм бэ. Гэсэн чинь хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид энэ юу ярих гэдэг вэ? Бид нар хүмүүсийг харахтаа дандаа яг тийм байдал нарт. Өнөөдөр магадгүй таацсан тиймэрхүү зүйлийг нүдэрээ өөрсдөө биеэр туулаад үзсэн байж магадгүй юм. Гэхдээ энэ юу ч гэсэн зэрэг энэ эрдэм боловсралгүй ийм хүмүүс яаж ингэж хийж байна гэж тэд гайхсан. Өнөөдөр би та ямар ч боловсрал эзэмссэн байж болох юм. Эзэмсээгүй ч байж болох юм. Өнөөдөр таны царай хүмүүсийн өмнө тийм гоёч байж болох юм бас гоё биш байж болох юм. Гэхдээ хамгийн гол зүйл нь бид нар ямар ч нийгэмд амьдарсан байна. Эзэн биднийг, эзэн таныг, эзэн намайг өөрийнхөө алдрын төлөө ашиглах хүсдэг юм гэж. Ямар ч нийгэм биднийг гаднаас нь хараад шүүдэг нийгэмч бай, бидний тэмээ боловсролыг шүүдэг нийгэмч ямар ч нийгэмд бай хамаагүй. Эзэн энэ хүмүүсээр дамжуулан ажиллаа хийхийг хүсдэг юм аа гэж. Тэр ажиллаа хийхдээ тийм үү? Өөрсдөө хамгийн гоё, хамгийн хөнгөтэй, эсвэл одоо юу гэдэг хамгийн боловсралтай гэж бодож байсан тэр фарисеич, тэр садукеич, тэр зөв энэ дээр Библиэд гарч байгаа тэр зөвлөлийн гишүүд хинч бай хамаагүй. Тэр хүмүүсийн амийг ангаалах зүйлүүдийг Бурхан таны амьдралаар дамжуулан хийхийг хүсдэг гэсэн. Эзэн бидэнд юу хэлсэн гэж? Ямар ч тийм ээ нүд үзээгүй, чиг сонсоогүй. Бидний хизээч урд нь хараагүй тэдгээр гайхамшигтай зүйлүүдийг Бурхан таны амьдралаар дамжуулан хийхийг хүсдэг гэж хэлж байна. Амен. Та тэр зүйлийг харах гэж байна. Мэдээж хүн болгоо харах гэж. Харин яаж би тэр зүйлийг бид өөрсдийнхөө амьдралаас авах юм бэ? Надад эрдэм ном байхгүй, тэ? Магадгүй би тийм одоо юу гэдэг бакалаврын боловсралтай, магадгүй би магистрийн боловсралтай, магадгүй би зөвхөн 10 жилээр төгссөн. За боловсролын тухай ингэж ярьж болох юм. Би магадгүй яг хүмүүсийн хэмжээнд тэгээ надад шаардаад байгаа тийм боловсрол надад байхгүй. Магадгүй тэгжээж бодож байна. Зарим хүмүүс нь надад машин байхгүй, надад мөнгө байхгүй, би хүмүүсийн тийм ээ одоо хүсдэг тэдгээр мэрэгчлийг би эзэмшээгүй. Харин Бурхан бидний ийм зүйлийг хардаг маа гэж. Амен. Тийм учраас та талархаас өсч байна. Бурхан миний тийм зүйлийг хардаггүй учраас та түүнд талархаас өсч байна. Тэгээ өнөөдөр Петр Иохан яасан бэ? Тэд өөрсдийнхөө одоо итгэлээрээ дамжуулан эзэн Есүс Христийн нэрээр гайхамшигыг үлдэхгүй тэнд байсан бүх хүмүүс яасан бэ? Нүдэн том болоод тэдний ам ангаасан. Тэд нар хэлэхдээ эрдэнэ номгийн боловсралгүй энэ одоо сонин хүмүүс яаж энэ зүйлийг өгдөд байна вэ? Харин тэдний хариу нь ерөөсөө шууд гарч ирсэн байна. Харин юу байсан бэ? Тэднийг Есүстэй хамт байсныг мэдсэн байна гэж. Ерөөсөө тэдний хариу нь юу байсан бэ гэхээр Есүс Христ байсан юм аа гэж. Амен. Тэдний ийм зүйлийг үйлдээд байгаа, ингэж яриад байгаа, ийм гайхамшигтай тийм ээ, ийм боловсролгүй мөртлөө, ийм тийм ээ, сонин мөртлөө ийм гайхамшигтай зүйлийг үйлдээд байгаа ерөөсөө хариу нь юу байсан бэ гэхээр зэрэг Есүс Христ байсан. Тэд гайхамшигыг үйлдэхдээ тэд нар юу ч үлдсэн бэ? Надад алт мөнгөний аль нь ч байхгүй, би чам байгаагаа өгье, Назарын Есүс Христийн нэрээр бос гэд гарнаас нь өргөхөд тэр хизээч босож үзээгүй, хизээч алхаж үзээгүй тэр нэгэн яасан бэ? Боссон байхгүй. Тэд үүнийг үлдэхдээ Есүсийн нэрээр үлдсэн байна. Дараа нь тэд сүмд орж ирээд олон хүмүүс асуугаад энэ яагаад ийм болчихоо гэд тэдний сургаал заасан тэдний ярианы юу гэсэн бэ? Бас л Есүс байсан. Та нарыг
одоо харж байгаа энэ хүн яаж ирүүл болсон бэ гэвэл та нарын алсан Бурхны үхсдээ самдуулсан Есүс Христийн нэрээр энэ хүн та нарын цоо ирүүл болоод зогсож байна. Бурхан Есүс энэ дэлхий дээр өөр хүнд ч өгдөггүй тэр авралыг авах цорын ганц нэрийг зөвхөн Есүс төгсөн юм аа. Тэд хэнийг илэрхийлсэн бэ? Тэд Есүсийг ирсэн. Тэд би өнөөдөр Есүсийн нэрээр энэ хүнийг идгээчтэй гэж хэлэх байна. Тийм үү? Тэр дунд Петрийн ярьсан тэр яриан дотор, тэр сургаал дотор би гэдэг зүйл нэг шороо. Бид гэдэг зүйл нэг шороо. Харин тэнд юу орсон бэ? Зөвхөн Есүсийн нэр орсон. Зөвхөн Есүсийн нэр орсон. Тэдний амьдрал, тэдний хийж байгаа үйлдэл, тэдний ярьж байгаа яриа юу байсан бэ? Есүс байсан. Тэгэхээр энэ хүмүүсээр дамжуулан эзэн гайхамшиг уулздаг. Эзэн яагаад сул дорой хүмүүс дуртай байдгийг мэдгүй. Эзэн яагаад тэгээ боловсролгүй хүмүүс дуртай байдгийг мэдгүй. Эзэн дандаа тийм хүмүүсийг ашигладаг биш л дээ. Эзэн мөнгөтэй хүмүүсийг ашигладаг, маш их боловсролтой хүмүүсийг ашигладаг. Өнөөдрийн тийм ээ одоо хараахан гараагүй байдлаа Саул гэж сүүлдээ Паул болсон энэ залуу маш боловсролтой хүмүүс юм аа тийм. Энэ үнийг Бурхан ашиглаад Библийн ихэнх номуудыг бичүүлсэн байна. Тэр Бурханд ашиглах боломжгүй хүмүүс гэж байхгүй. Гэхдээ Бурхан яагаад энэ сул дорой хүмүүсийг ашиглах дуртай байдаг юм гэж. Учир нь сул дорой хүмүүс нэг сайн чанар байдаг нь юу вэ? Би биш. Харин Есүс үлдсэн гэдгийг тэд маш амархан хэлэх боломжтой. Энэ угаасаа миний хийж чадах зүйл биш юм а гэдгийг тэд маш баяртайгаар илэрхийлдэг. Би чадахгүй. Харин хэрвээ Есүс надад хүчийг өгөх юм бол би үүнийг харин хийх болов гэж хэлдэг. Тийм учраас Бурхан сул дорой хүмүүсийг ашиглаад дуртай байдаг. Харин өнөөдөр тэр хүмүүс юу харсан бэ гэхээр нэгдүгээрт нь тэр хүмүүс хүч чадлыг харсан. Тэр дагагч нарын амьдралаас гарч байгаа хүч чадал юу вэ? Хаанаас ирсэн бэ гэдгийг тэд харсан байна. Тэр хэний ч хийж чадахгүй тэр гайхамшиг үйлдсэн байна. Олон жилийн туршид тийм ээ хатангар хүлтэй байсан тэр хүнийг тэнд байсан хуулийн багш нар ч илгээгээгүй, тэнд байсан фарисеуч, садукеуч, тэнд байсан олон гайхамшиг үйлддэг тэдгээр удирдагч нар тэр зүйлийг хийж чадаагүй. Харин тэд нар юу өгдөг гэсэн бэ? Магадгүй тэр хүмүүстэй мөнгө өгдөг гэсэн шүү дээ, тийм ээ. Би ч байгаагаа өгье. Энэ 10 төгрөгийг аваач. Тэд хизээч энэ хүнийг идэрхийн төлөө тэр хүмүүс ерөөсө бодож байгаагүй. Харин тэр хүнийг хар болгондоо магадгүй зарим тэ дургуусаар явдаг гэсэн ба харин зарим мөнгө шигдээд явдаг гэсэн ба. Харин Есүсийн дагалдагч нар юу гэсэн бэ? Тэр хүн дээр ажилласан. Есүсийн нэрээр тэр хүн дээр ажилласан. Түүний дараа Бурхан тэр ажилласан хүмүүсээр дамжуулан ажиллаа хийж тэнд хүч чадлыг илэрхийлсэн. Хүч чадал хаанаас ирсэн бэ? Тэнд Иохан, Петр хоёрын үйлдсэн тэр хүч чадал хаанаас ирсэн бэ? Үйлс номын 1:4 үгчсэн билээ. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд хамгийн түрүүнд болох зүйл нь юу гэсэн бэ? Та нар хүчийг авах гэж хэлсэн. Амен. Ариун сүнс та нар дээр ирэхэд гэж хэлсэн энэ Библийн ишлэлийн яг дараагийнх нь үгэн дээр юу хэлсэн бэ? Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг авах гэж хэлсэн байна. Амен. Ариун сүнс бидний амьдрал дээр ирэхэд бидэнд ирдэг хамгийн ихний зүйл нь юу байх вэ? Хүч. Хүч. Есүсийн дагалдагч нараас илэрхийлэгдэх ёстой хамгийн том зүйл бол хүч чадал юм аа. Бидний амьдралаас илэрхийлэгдэх ёстой хамгийн том зүйл бол хүч чадал юм аа. Энэ хүч чадал бол бидний боддог тэр бакбитэй хүнд мөрөгдөг энэ зүйлийн тухай яриаг юм аа. Энэ хүч чадал бол хиндэж тийм ээ ямар ч сул дорой байсан хамаагүй өгөгддөг ариун сүнсээс ирдэг тэр хүч чадлын тухай яриад байна гэсэн. Хэний ч урд нь үзээгүй хараагүй тэр хатангар хөлтэй хүмүүсийг тэд Есүсийн нэрээр боссон тэр хүч чадлын тухай яриад байна гэсэн. Тэр учраас дагалдагч нар
Дагалдагч нар биш харин тэнд байсан, тэнд цуглдсан байсан хүмүүс дагалдагч нарыг хараад үгсэн байна. Энэ хүмүүс чинь Есүстэй хамт байсан байх шүү дээ гэж хэлсэн байна. Өнөөдөр таны амьдралаас энэ хүч чадал гарч байна. Та хэн нэгний төлөө залбирах үед тэр хүн эдгэрж байна. Эсвэл та би чадахгүй гэж боддгоо бүгд гэж бодосоо гэж. Та эзэн Есүсийн амласан тэр амлалтанд итгэсэй гэж байна. Есүс юу гэж амласан бэ? Та нар надаас шийдвэр гайхамшигтай зүйлүүдийг үйлдэх болно гэсэн. Та үйлдэх боломжтой. Амен. Амен. Та үйлдэх боломжтой гэсэн. Яг тэгэхээр энэ нь биднээс гардаг биш, харин бидний дотор байгаа ариун сүнснээс гардаг учраас. Магадгүй бидний хүмүүс хараад энэ нэгдэн номгүй, энэ боловсралгүй, энэ сул дараа хүн яаж энэ зүйлийг үйлдэх вэ гэж. Би биш, харин миний дотор байгаа ариун сүнс үүнийг үйлдэх болно гэдгийг хэлж өгсөн байна. Амен. Амен. Яахан болон Петр хоёрын амнаас гарч байгаа үүдийг тав сайн бодор. Тэд нар хизээч би энийг үйлцэн гэж хэлдэг байна. Хизээч та боли бүр арай зөөлөл үлээ, тэ? Надад дамжуулан Есүс энэ зүйлийг үйлцсэн маа гэж хэлээгөө. Харин бид нар юу шиг дуртай байлаа? Би залбирсан чинь ийм зүйл болчлоо гэж дуртай байлаа. Тийм үү? Бидний залбирсан чинь ийм зүйл болчлоо гэж дуртай байлаа. Өдөр энэ үг өөрчлөв. Юу ч өөрчлөв. Есүс Христийн нэрээр ийм зүйл болсон юм а гэж та өөрчлөөсөө өчж. Би залбирсан чинь биш, харин Есүс Христ энэ зүйлийг үйлдсэн юм а гэж та хэлдэг байгаасаа өчж. Амен. Яг л зэрэг бид үүнийг үйлдэг, харин миний дотор байгаа ариун сүнсний хүч чадлаар ийм зүйл болсон юм а. Тэгмээс тэр хүч чадалтай эдгээс өчж байна. Бурхан танаар дамжуулан гайхамшиг үйлдэх өчж байна. Амен. Нэгдүгээр би яах вэ? Түүнд итгэх ёстой. Хоёрдугаар нь энэ миний хүч чадлаас харин ариун сүнс надад өгдөг хүч чадлаар дамжуулан хийх болно гэдэг та итгэж сууж байна. Тэр үед эзэн таны амьдрал гайхамшиг үйлдэх болно. Өөр хүч чадал юунд илэрхийлэгдэх вэ? Таны нугаршгүй, тийм ээ, цоцсошгүй энэ амьдралыг илэрхийлдэг. Бид нар энэ амьдрал дээр маш их зовлон зүдгүүртэй сорилтууд байдаг. Харин ариун сүнсний хүч чадлаар дамжуулан бид нар энэ бүх зүйлийг даван туулдаг. Өнөөдөр Америкт амьдрал хэцүү байдаг, тийм ээ? Ажил олдохгүй бол яах вэ? Маш хэцүү. Магадгүй Монголд байгаа хүмүүс үнийг ойлгохгүй. Монголд бол бид нар хэдэн сар жилээр ажилгүй суугаад байж болдог, тийм ээ? Харин Америкт энэ боломж ямар ч боломжгүй. Тийм учраас бид нар яадаг Америкт амьдрал маш завгүй өрнөдөг гэж. Нэг үедээ та хэдэн жил болсон сууж байна? 10 жил. 10 жил гэдэг чинь нэмээд биш. Гэтэл энэ яасан бэ? Энийг хооронд өнгөрчөөд байна гэсэн юм. Тэр хойш очиж жоохон хэдэн жил болсон бэ? Эргэж харснаа 10 жил болсон шүү дээ. Их жоохон хүн байсан. Одоо гэсэн чинь айл ихнэр болчихсон. Нэг хүүхдийн ээж болсон сууж байгаа. Ямар хурдан гэж. Бид нар завгүй байгаа учраас энэ хурдан, тийм ээ, энэ амьдралыг ерөөс мэдрэхгүй өнгөрөөд байна гэсэн. Харин ийм хэцүү боловч та хүч чадалтай байгаас болж. Яг тэр Библиэд юу хэлсэн бэ? Эзэнд итгэгчдийн хүч нь өдөр бүр шинжлэхдээ гэсэн. Амен. Юу гэсэн бэ? Эзэнд итгэгчдийн хүч нь өдөр бүр шинжлэхдээ гэсэн. Яг тэр өдөр бүр эзэнд итгэгч нар эзэнтэй харилцдаг учраас тийм байхгүй юу? Өдөр бүр Христэд итгэгч нар эзний өмнө залбирдаг учраас тэдний хүч нь өдөр болгон шинжлэгддэг гэсэн үг. Харин таны яагаад шинжлэгдэхгүй вэ? Яг өдөр болгон бид нар Есүстэй харилцдаг байгаа. Тийм учраас бидний хүч шинжлэгдэхгүй байна гэсэн үг. Би өдөр болгон Христтэй харилцах үед бидний хүч чадал яах вэ? Шинжлэгдэх юм араас дараа. Тийм учраас та өдөр болгон эзэнтэй харилцаан дээр амжилтыг гаргасан учраас амен. Амен. Хоёрдугаар бид нар юу болж авсан бэ гэхээр дагалдагчдын амьдралаас Есүс Христийн үннийг олж авсан байна. Амен. Амен.
Юу болж харсан гинөө хажуудаа сууж байгаа нааштай хэлэхгүй юу? Есүс Христийн Үннийг олж харсан байна. Есүсийн дагалдагч нь тэд нар юу хийсэн бэ? Тэд нар орны анхаарлыг татсан, тийм ээ? Тэд нар бүгдээр нүдэн томорсон. Тэдний ам нь хангайсан. Юу болоод байна вэ гэж. Харин тэд зөвхөн үннийг хичээсэн байна. Бид өнөөдөр энд гайхаа сууж байгаа Есүс Христийн нэрээр дамжуулан энэ зүйл бий болчиход байна. Тэгээ 14 дэх эшлэлээр юу хэлсэн бэ? Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариу хэлчихсэн. Юу ч байсангүй гэсэн. Тэд нар юу болж харсан бэ? Тэдний амьдралаас гарах үр жимсийг олоод харсан байна. Амен. Үр жимс нь юу байсан бэ? Олон жилийн туршид хадгалбар хөлтөө байсан тэр хүн босоо зогсчихсон, үсэрчсэн, тэдэртэй хамт сүмд орж ирээд Бурхны магтаж байгааг тэд нар харсан байхгүй юу? Итгэжтийн амьдралаас үнэн гарах үед тэр үннээр дамжуулан үр жимсүүд бидний тэмээ хажууд зогсож байдаг юм байна. Библиэр үгшсэн байна. Үнэн бидний амьдралд ирэх үед бид нар үннийг авах үед үнэн биднийг чөлөөлдөг гэж хэлсэн. Үнэн биднийг яг юу болгох гэсэн бэ? Ирэх чөлөөтэй болгох гэсэн. Бид нар худлаа ярих тусам юу болдог вэ? Худлаа ярих тусам бидний дотроос тийм амар тайван үгүй болдог. Шууд айц орж ирдэг. Тийм шиг шүү. Би худлаа ярьсан. Тэр нөгөө худлаа ярьсаасаа болоод айгаад дараад нь яадаг вэ? Дахиад худлаа ярьдаг. Нөгөө худлаа ярьсан яриагаа тийм ээ задруулахын тулд мэдээж энэ чинь худлаа учраас дараагийнх нь яах вэ? Бас худлаа болж гарч ирнэ гэсэн юм. Үннийг илчлэхгүй бол тэр яах вэ? Тэр худал үргэлжлэсэй байна гэсэн юм. Харин үнэн биднийг яадаг гэдэг вэ? Үнэн биднийг чөлөөлдөг. Дагалдагч нарын амьдралаас үргэлж үнэн гарч ирсэн байна. Тэгэд үнэнээр амьдарч ирсэн байна. Хүмүүс хараад тийм ерөөсөө яасан бэ? Хэлэх юм юу ч болдог. Яагаад? Тэд үнээр амьдарч ирсэн учраас. Тэр үнэн илчлэгдсэн учраас тийм байсан хүмүүс яасан дуу болохоос аргагүй байсан. Тэд нар өөрөө маш олон зүйлээр асуусан байхгүй. Яагаад ингэж вэ? Яагаад ингэж вэ? Яагаад ингэж вэ? Гэтэл нөгөө хүн хажууд зогсоод байдаг. Яах вэ? Сүүлдээ тэд нар яасан бэ? Дуу болсон. Энэ хүмүүсээс таамтайсан. Энэ хүмүүс Есүсийн юм байсан. Аавда тэнд байгаа хүмүүс ямар үг сонссон бэ? Энэ хүмүүс Есүсийн байна гэдэг үг сонссон ба. Амен. Та өнөөдөр ер нь Есүсийн гэж хэлэх дуртай байдгүй? Амен. Эдгээр Есүсийн шүү дээ. Гэж хэлэх дуртай байдгүй? Амен. Үнэн үү? Та тэгвэл улаан Есүс гэж хэлэх дуртай байдгүй? Амен. Дуртай байгаасаа гэж чинь. Яагаад тэр тэгж шинжнэ гэдэг чинь таны амьдралаас тэр хүмүүс юу хараад байна? Үннийг хараад байна гэсэн. Тэгж шинжнэ гэдэг чинь тэр хүмүүс таны амьдралаас эзний хүч чадлыг олж харж байна гэсэн. Амен. Тийм учраас бид өөрсдийнхөө амьдралаар бие хасдаг. Эзнийг илэрхийлж амьдрах хэрэгтэй байна. Хэрвээ таны хэн нэгэн Есүсийн гэж дуудвал та баяртай байгаасаа гэж байна. Та баярлах хэрэгтэй. Яагаад? Та Есүсийг илэрхийлж байгаа учраас энэ чинь бидний амьдралын зорилго биш гэж байна гэсэн үг. Тэгвэл та юу хэлэх вэ? Миний амьдралын зорилго билэгжил юм байна гэж таах хэрэгтэй. Амен. Филиппийн номын 4:8-аас 9-р эшлэлээр юу хэлсэн бэ? Өдөр хамт уншидггүй чангаар уурлаач. Эхний эшлэл. Филиппийн 4:8-аас 9. За өдөр хамт нэгэн дугаар уншия. 3 Иесусийн ахлаараа юм хүнстэй, юм зөв, юм сэрвэн, юм сайхан, юм сайшаатай байна. Тэр ажилсан байгаа бол тэр махтуштай юм нэг байгаа бол
тэдгээр юмсыг бодож сонсгаа. Та байгаас уусан, сонсон, харсан зүйлээр ажил хэрэг болгон. Амар тайвны Бурхан таамагтай хамт байх болно. Амен. За, энэ дэр юу гэсэн мэхээр зэрэг ах トゥ нараа гэж амьдсан байна. Паул Филиппотын итгэгчнэр тандаад ах トゥ нараа хамгийн түрүүнд та нар яа гэсэн бэ? Юу үнэн болохыг хайраа гэсэн. Тэгэхээр юу хэлсэн бэ? Юу үнэн болохыг бодож санаарай. Тэгээд яасан бэ? Түүнийг ажил хэрэг болгоорой гэж хэлсэн. Бидний амьдралаас Есүс Христийн үнэн заавал гарч явах ёстой гэж. Та заа гэж хэлсэн бол таны амьдрал чинь заа байх ёстой. Хэрвээ та үгүй гэж хэлсэн бол таны амьдрал чинь юу вэ? Үгүй байх ёстой гэж хэлсэн. Санаж байна уу? Есүс хэлсэн тийм үү? Заа чинь заа байг, үгүй чинь үгүй байг гэж хэлсэн. Бидний амьдралаас эзэн Есүс Христийн тэр үнэн гарах үед хүмүүс таныг хараад энэ хүн чинь Есүсийн юм байна гэж хэлдэг. Тийм итгэлийн амьдралаар амьдраасаа гэж эзэн нэрээр хүсэн өрөөж байна. Тэр Есүс гэж юм. Тэр бол Бурхны хүү. Амен. Дагалдагчдад түүнийг мэдсэн ба. Тэр бол гинтнийг аврахаар ирсэн аварч идэх мэдсэн ба. Хэрвээ хэн нэгэн эзэн Есүс итгэх үед Есүс яа гэсэн бэ? Тэр хүний гимнүглийг уучлаа. Түүнийг би цэвэрлээ гэж Есүс амласан ба. Иоханныгийн 12 дугаар эшлэл Есүс юу гэж амласан бэ? Түүнийг Бурхны хүү болгоно гэж амласан ба. Тийм үү? Өнөөдөр энэ сууж байгаа хайснаар та Есүс Христэд итгэсэн бол та хэдийн Бурхны хүү болсон гэсэн. Тийм ээ? Та Бурхны охин болсон гэсэн. Харин та өнөөдөр өөрсдөө амьдралдаа миний амьдралаас эзэн Есүс Христ илэрхийлэгдэж байна уу үгүй юу гэдэгтээ таны удаа дүгнэлт хийгээс өрч байна. Бидний юу хийж байгааг, юу ярьж байгааг, ам хэрхэн үйлдэж байгааг энэ дэлхий үргэлж харж байна. Та битгий тэгж бодорой. Би Америкт амьдарч байна. Энэ том, тийм ээ, энэ маш том үндэстэн донд амьдарч байна. Бид монголчууд жижигхэн биш. Та битгий бодож сууж байна. Жижигхэн байх тусам яадаг вэ? Ил гарахтаа амархан байт юм. Яагаад? Амаадгүй одоо бид нар бодож байна. Тэ Спанч, тэ Мексикч. Энд өөр ямар үндэстэн их вэ? Энийг итгэж. Одоо юу гэдэг өөр тэ хоош. Орсоо. Тэг хүмүүс мэддэг тийм мэднэ. Тэд нар тэгээд явж идэв. Тэ? Гэмт хэргийг нэгээд ерөөсө тоохгүй. Яагаад? Олон учраас. Харин нэг монгол хүн гэмт хэрэг хийх юм бол тэнд юу болох гэж бодож байна. Магадгүй телевизээр гараад монгол хүн ийм хийсэн байна. Яг л жижигхэн учраас хүмүүс илүү анхаарал хандуулна гэсэн. Тийм учраас жижигхэн байх тусмаа юу вэ? Хүмүүсийн анхаарлыг татгаад амархан болдог гэдгийг бид юусоо магтаж байна. Есүс Христэд итгэлийн амьдралс яг адилхан. Бид нар жижигхэн гэж өөрсдөө хизээж бодож байна. Яг л бид нар тэр тусмаа хүмүүст яадаг вэ? Илэрхийлэгдэхдээ амархан байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн сайн зүйлийг хийх юм бол тэрнээсэн маш хурдан гарч ирдэг. Саяхан жилийн өмнө 2 жилийн өмнө Солонгост хоёр монгол хүн тэгээ баашин дээрээс галт төмөр гараад 10 төгрөг амарсан тухай санаж байна уу? Тийм болсон шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хоёр яасан вэ? Хууль бусаар амьдарч байсан учраас олон хүнийг аврагуудаа цуглаацсан ба. Дараа нь баригдсан шүү дээ. Тэгээ баригдаад тэр хоёр хүн яасан бэ? Шагнуулсан ба. Магадгүй тэр хоёр хүн тэр Америкийнхаар ногоон гарт авсан баг тийм үү? Шагнуулаа тий. Тэнд яасан телевизээр гараад буу юм болж байна. Яагаад? Тэр жижигхэн улс үндэстний хүмүүс сайныг үлдэх үед энэ юу вэ? Илэрхийлэлтэй амархан байдаг. Муу үлдэх үйтсэн илэрхийлэлтэй амархан байдаг. Тийм учраас өнөөдөр таны амьдрал эзэн Есүс Христийн өмнө үргэлж их байдаг юм шиг үү? Та битгий мартаас орж байна. Олон хүмүүс таныг харж байгаа. Олон хүмүүс таны Христийг гэдгийг мэдж байгаа. Тийм учраас өөрсдөө амьдралаараа та эзэн Есүс Христийг илэрхийлж амьдраасаа гэж хүсэн өрөөж байна.
Амен. Бид нар өнөөдөр Чикаго монголчууд маань цөөхөн гэж та битгий бодорой. Чикагод маш том Америкчууд биднийг ерөөсөө тоохгүй гэж та битгий бодор. Манай энэ Монгол цуглааны ирээдүйг бод юу вэ? Энэ Монгол цуглаа гэж хэлдэг зүг болно гэсэн. Бид тэр хэмжээрээ бид нар босдод нөлөөлж эзэн Есүс Христийг бид нар өөрсдийнхөө амьдралаар илэрхийлж амьдрах цаг нь ирчээд байна гэсэн. Бид хамтдаа эзнийг алдаршуулцгаа. Өөрсдөө амьдралаар дэмжлээ. Өөрсдөө хэлж яриагаар дэмжүүлэн хэрхэн үйлдэж байгаа үйлдэлээр дэмжүүлэн бид хамтдаа эзнийг алдаршуулж амьдрцгаая. Амен. За хамт залбирцгаая. Өнөөдөр эзний өн босцгоо. Эзэн минь өнөөдөр хүртэл би таныг илэрхийлж чаддгүй байсан бол тэр амьдралаар амьдрч чадаагүй бол эзэн та намайг уучлаач. Өнөөдөр хамт эзний өн босоод өөрсдөө зөвшөөрлийг даруй болох өнөөдөр эзний хамт залбирцгаая. Хамт залбирцгаая. Дуугаар өндөрсгөө. Эзний өн өнөөдөр хамт өөрсдөө зөвшөөрлөө нэг бид хамт